Hi guys, mình Zack каналаар нэг мэддэгдэл хийж байна. За тэр нь болохоор ямар мэддэгдэл бэ гэхээр хүн мэддэгдэл нь болохоор миний яг ингээд YouTube дээр хийх мэддэгдэл шүү. За нэгэн гэвэл миний YouTube дээр болохоор одоо надад бэлэн бичлэг 2 бичлэг байгаа. Тэгтээ тагс дотоо нэгт нь ингээ юу байгаа заяа. Сэвлэг үргэх хэслийн үйл явц. Тэгээд хоёрт нь найзууд дарханлын үед дурсан зүйлдээсэн бичлэг байгаа. За тэрний дараагийн бичлэг нь цаашлаа сургууль явах гэж одоо өөр юу ч гэдэг магадгүй. Тэр би таарлахгүй. За тэгчээд тэрийг ингээд тэр хоёроо ингээд хийчихсэн байхгүй юу? Явуул ингээд нэг нь тавигдсан мат гэсэн чинь буцаа ингээд устгагдсан. Би устгаачихгүй. Гэтэ тэр нэг ч хүн үзэг байсан. Яг л нэг тавигдаагүй зүгээр түр хадгалалтай байсан билээ. Тэр юм бисээ хараагүй бичлэгээ тавьсан яана хэдэн үзэлтэй байна яана гэж бодсон чинь миний аппликейшн ингээд миний хэрэглэдэг аппликейшн ингээд сонирн болсон байгаа. Шинжлэгдээд одоо имэцсэн дараад би одоо болохоор 12 сараас эхлээд идэвхтэй бичлэг нь би өмнө нь болохоор влог хийдэг байсаггүй. Би тэрний 2 хон бичлэг оруулсан байсан. Тэрнээс цааш бичлэг өгөхгүй болохоор надад амар эвгүй санагдаад идэхгүй. Тийм учраас би өмнө нь дургуйсан болохоор одоохондоосоор энэ мэдээлэлээ хийж эсвэл цаашлаа би 11 сарын 15-наас эхлээ бичлэг хийд юм уу? 10-наас эхлээ хийд юм уу? 12 сараас хийд юм уу?